Царай цусмастай юу вэ? Ороо засаад. За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өглөөний минь төргийа. Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө нэг өдрийг танилцуулах болно. Тэгээд яг өглөөнөөс ахуулаад юу хийцэн, орой оронд ортлоо юу хийдیں та бүхэндээ нэгэнгүү, илэн далангүү яг байгаагаар нь танилцуулах болно. Өглөөс хамгийн түрүү хийдэг ажил маань ашигтай бактери уун. Өлийн илгэн дээр ашигтай бактери нэгийг уунаа гэж ойлгож болох нэ. Зүгийн балнаас нэг халбагыг үлээлгэн дээр. За тэгээ өглөө идэх хоолоо илтнэ. Хөлдөөгчнөөсөө гаргаж эсгэж тавина гэсэн үг. Blueberry. Энэ кальбинаас 6 ширхгийг гаргаж идэх юм. За энэ болохоор юу вэ гэхээр брокколи, лууван, ногоо. Өглөөнийхөө хоолыг гаргаад тавьчих штэ. Тэгээд тэр чинь хөлдөөгчөнд байсан болохоор эсснийхэн дараа хуураад иддэгэ гэж ойлгож болох нэ. Дараа нь яадаг вэ гэхээр энэ агааржуулагчийг ажилуулад энэ агааржуулагч нь хаана ажилт юм бэ гэхээр энд ажилладаг байхгүй юу. Тэгээ ер нь өглөөдөө цонхоо онгоолгоод ингээд агаараа сайхан сольчих хэрэгтэй байдаг юм лээ. Тэгээ миний дараагийн хийдэг ажил юу вэ гэхээр энэ дугуун дээр 30 минут гүн харвингаа байхгүй болгоч гэж бодоод байгаа байхгүй юу. Ер нь бол байхгүй болцсон л доо. Тэгтээ бас ингээд жоохон байгаад байгаа. Тэгээ энийг байхгүй болгоод ингээд яг энэ чигээр нь гоё бие яг эрүүл чирэг аваад явъя гэсэн зорилго тавьсан байгаа. Яг мэдээж өмнө ч гэсэн дасгал хөдөлгөөн хийдэг байсан л да. Гэхдээ бүр яг өдөр болгоо ингэж тууштай хийдэг байсан. Яг бүр өдөр алхасгүйгээр. Би өөрөө энэ дугуйг худалдаж авахаас өмнө YouTube руу ороод судалж үзсэн л дээ. Юу судалсан бэ гэхээр хүн ер нь зам дээр алхах нь илүү их колор хаст юм уу? Эсвэл дугуй унах нь илүү их колор хаст юм болов гэд Солонгосын фитнесийн тамирчид жимний багш нарын зөвлгөөг нь сонссон. Дийлэнх нь энэ дугуй илүү их колор хасж гин гэж хэлээ. Тэгэхээр дугуй унахаар бас зүгээр зам дээр алхаснаас илүү их колор хасагддаг гэх. Тэгэхээр би болохоор эсрэгээр нь ойлгож ирсэн байхгүй юу. Зам дээр алхахаар нэг бүх биеэр хөдөлж байгаа болохоор илүү их колор хасдаг юм баг гэсэн чинь дугуй унах нь илүү их колор хасдаг юм ба штэ. Тэгээ за ер нь гэртээ өглөө болгон шууд босонгуудаа ингээд дугуй унжээл амар гэж бодоод. Надтай адилхан хүмүүс бас байдаг гэж магадгүй. Би энэ дугуйг унахтаа энэ минуттайгаа цагтаагаа уралддаг байхгүй юу. Яаж уралддаг вэ гэхээр одоо жишээлбэл 10 минут өнгөрцөн явж шít. Тэгвэл миний колор 100 гарсан байх хэвээр. 15 минут болцсон байлаа гэхэд миний колор 150 гарсан байх хэвээр. Тэгээ уралдаад хийхээр амар гоё нэг итгэвтэй байдаг байхгүй юу. Өрсөлдөөд хийхээр тэгвэл ингээд зовж байгаа юм шиг ингээд хийхээр жоохон уйдгартай. Зааварч би секунд минутад хожигдож болохгүй шүү гээд. Яг 30 минут дугуй унсны дараа 300 колор хасагдсан байх хэвээр гэж зорилго тавьж байгаад дугуй унахаар илүү үр дүнтэй байд. Би гоё цагаа хараад өрсөлдөөтэй. Тэг яг өглөө нэг YouTube дээр бичлэг тавьчихдаг л да. Тэрийг үзэнгээ хийдэг. Тэгээд өнөөдөр болохоор бичлэг хийж байгаа болохоор YouTube дээр бичлэгээ тавьсангүй. 30 минут дугуй унлаа. Тэгээ колор нь яг 300 авсан байхгүй юу. Тэгээ энийг хилж байгаа шалтгаан нь ингээд өрсөлдөөд дугуйгаа унах юм бол илүү цаг хурдан өнгөрдөг, илүү үр дүнтэй, сонирхолтой байд юм лээ. Хувцснууд маань хатчихгүй. Би аим сони ингээд юм барьж аваад үнэрлээд ийт юм. Тэг яагаад ингэ үнэрлээд юм бүү? Гой үнэр гарч ийнэ гэж үнэрлээд юм уу? Эсвэл юм үнэрч юм уу? Хувцснууд арай хатаагүй. Чод. Тэгээ альмайд ингээ жоохон нээт тухаад
Facebook орж байгаа ховч үзнэ. За энэ ингээ золбоогийнх нь өглөөний хоолоо. Энд orange juice, энэ жимсний juice, тэгээд blueberry, авокадо, тэгээд ногоотой, махтай, өндөгтэй хуурга. За тэгээд бүгдээрээ сайхан олцоогоорой. Итадакимас. 잘 먹겠습니다. За сайхан оллоо. Өглөөний хоолыг идчихлээ. Өглөөнийхөө цайг уусны дараа өглөө хийдэг хэд хэдэн ажлууд байгаа. Тэгээд тэр ажлуудаа гээс амжуулах. Тэг яг юу гэдгийг бас тодорхой хэлээд явах те. Энэ нууц, энэ бол нууц. Энийг хэлэхгүй та нарт. Тэр ажлуудаа гис амжуулах яа. Окей. За солбооны орц өглөөнийхөө ажлыг амжуулчаад усанд орчоод гараад ирлээ. Одоо хаашаа явах гэж байгаа юм бэ гэхээр ажилдаа гарнаа. За мартаа санс юм байхгүй. Нэр витамин уугаагүй юм шүү дээ. За ямар ч гэсэн С витамин уудаг. За дараа нь Д витамин. Д витамин бол өглөөдөө заавал уух ёстой. Тэгээд дараа нь глютатион. Дуусчлаа шүү дээ. За глютатион маань дуусчээ. За тэгээд дараа нь А витамин нүдэнд уудаг. Нүдний хараан сайн. За тэг 3 витамин үлдсэн байгаа. Тэрийг нь орой уунаа. За, ажилдаа гарцгаая. Let's go. Let's get it. Талтгах хүүс шүү дээ. Яагаад ингэ талтгнаад юм бэ чи? Гажаа. За өнөөдрийнхөө fashion style-ыг та бүхэндээ танилцуулах юм бол 40 төхөж яваа ажиши гэдэг нэртэй fashion style байгаа. Тэ. Тэжгүй юу? 40 төхөж яваа биш нэрийг ингэж соличих. 40 хүрэхийг хүсэхгүй байгаа 37 та ажиши гэдэг нэртэй ийм fashion style-тай гаргаж байна. За. Гарцгаая. Тэгээ одоо жишээлбэл манай хажуу талын айл байгааз. Тэгээ энэ айлынх нь гадаа ингэ тэгбэ хүргэлт ирсэн байгаа хгүй. Тэгээ энийг нь хинч авахгүй. За энэ айлын гадаа бас ингэ хүргэлт ирсэн байна. Тэнд бас ингэ бөөн хүргэлтийн хайрцагнууд ирсэн байгаа хгүй юу. Тэгээ хинч авахгүй. За тэгээ энэ миний амьдарч байгаа байр доор ийм машины зогсоолтой. Тэгээ энд ийм мотелко тавьчтай юм байна. Тэгээ та бүхэндээ бас сонирхуулаад харуулхад энэ Солонгостоос нөгөө цахилгаан машин аягүй хэрэгэлдэг болж байгаа байхгүй юу. Бодолтой юм цахилгаан машин цэнгэлдэг энэ цэнэглэгчтэй болсон. Тэгээ цахилгаан машинаа энд ирээл ингээд цэнэглэж гин штэ. Цаашдаа ер нь бол бүх машин цахилгаан машин болох та. За энэ машин хизээ цахилгаан машин болох юм л доо. Машины зогсоол нь подолын 3 давхар хүртэл байдаг байхгүй юу. Подолын 3 давхар, 2 давхар, 1 давхар гээд 3 давхар зогсоолтой гэж ойлгож болох нэ. За одоо ингээд зогсоолоосоо гарч байна. Гачаа. За тэгээ Солонгост өчигдрөөс ахуулаад аягүй гоё дулаарчлаа. 16 градус байна гадаа. Тий. Одоо баг өвлийнхөө хувцснаас гараад Нимхэ хувцастаа явж болохоор болсон байна. Унаад өлтөц дахиад чи босоод өлтөц илүү юм шунаад өлтөц адч босоноод өлтөц эр хүн чи бүгдийг өлтөц бодлороо үзэгдээд үз өөрөөрөө жүжигдээд үз яг тийм жүжигдээд үз шүнэн дэнгэр янган
бодоод гэлцэн харахын дондор чам дээр гэрэлтэж санзан. За Солонгосын Gangnam дүүрэгт ороод ирлээ. Oppan Gangnam Style. Солонгосын баячуудын амьдардаг Gangnam дүүргээ. Одоо монголоор зайсан гэж ярих уу? Зайсан одоо нөө монголчуудын баячууд амьдардаг газар биш болцсон уу? Дэлхийн аль ч улс оронд байдаг юм шиг байгаа нөө зиндархан гэж ярьдэн штэ. Чи ямар хороолт амьдэрдیں, ямар дүүрэгт амьдэрдیں, чи ямар байранд амьдэрдیں, хэдэн өрөө байранд амьдэрдیں, ямар машин ундیں, ямар мэрэгжил боловсралтай юм. Хүний хийж байгаа ажил тэр хүнд байгаа тэр эд хөрөнгөөр нь тухайн хүнийг дүгндэг нэг тийм дүгнэлт аль ч улсад байдаг юм шиг байгаа. Солонгос ч гэсэн байдаг. Жишээл одоо чи хаана амьдэрдیں ингээл тийм уу Gangnamд амьдэрдэг гэх юм бол опа сараге I love you. За тэгээ опа та хэдэн өрөө байранд амьдэрдэг гэсэн. За опа нь 4 өрөө 5 өрөө байранд амьдэрдэг. Манай байр 2-0-тэй. Гэвөө опа сараге бүр амир сараге бүр тань сараге болчлоо гэдэг. Тэгээ үжсэн та ямар машин ундаа гэсэн чинь опа нь бенз ундаг гэсэн чинь ёо опа зүгээр би яг өглөө. Яг одоо өглөө зүгээр би тань зүгээр л өгчөө би тань хайртай. Тэгээ үжсэн та опа ямар ажил хийдэг гэсэн чинь опа нь эмчийн мэрэгчлээ гэсэн чинь оо за зүгээр нөгөө шууд ингээд баг ингээ урд нь ингээ хайлаад урсаар ингээ байхгүй болчих юм шүү. Энэ нэрээ яг хөө инээгээд ярьж байгаа л болохоос Солонгост иймэрхүү зиндархах гэдэг зүйл байдаг байхгүй. Тэгээ ямар сандаа энэ ирчүүд нь хурмаа хийхгүй шүү дээ. За боли угаасаа надад ямар өөр ингэсэн байр байгаа ш. Би одоо сарын түрээсийн байранд амьдарч байна. Тэгээ машин тэрэг байхгүй надад тэ эрхэлсэн ажил олигтой ажиллаж алга цалин мөнгө бага авч जैन. Тэгээ энэ бүгд нь өөрт нь амар дарамт болж байгаа байхгүй. Тэгээ яг эмэгтэй хүнтэй уулзсан гингууд ингээд өөрт нь дарамт шууд ороод ирж штэ. Одоо яг ингээд саяны миний ярьсан юмнууд ингээд төсөөлөгдөж гэж бодогдоо тэ. Тэнгуут заац би энийг ерөөсө бодохгүй. Ер нь заавал хөрмөө их хэвээр би ганцаараа ингээд гоё амьдрий л да. Тэгээ хин нэг заавал ингээд өөрийгөө үнэлүүлээл тэгээ зиндархаал би энэ бүгдэнд нь тэнцэх гэж хичээгээл бүр ингээд зовоогоол тэг өөрийгөө тэгсэн дараа зүгээр ингээд тэ ажиллаа гээл гоё өөртөө ингээ enjoy амьдрал явж хахад болж ш гэсэн үзэл бодолтой залуучууд дэндүү олон болоод байгаа байхгүй. За ямар ч гэсэн золбоо нь ажил дээр хүрээд ирлээ. Тэгээд намайг ямар ажил хийдгийг зарим нэг үзэгчд маань мэдж байгаах, зарим нь мэдэхгүй байгаах. Солонгосын White Dream гэдэг шүдний эмнэлэгт маркетингийн салбарт нь ажиллаж байгаа. Тэгээд энэ эмнэлэгт ажиллаад одоо баг жил гаруй болсон байна. Жил гаруй гэсэн чинь энэ эмнэлэгт ажиллаад баг 2 жил болж байгаа юм байна. 2 жил төгсөж яваа юм байна. Сонирхол гэх юм бол манай шүдний эмнэлгийн Suwon салбарт Монгол ажилтан ажилд авах гэж байгаа шүү. Сарын цалин 2 сая 500 мянган вон. Тэгээд Suwon Sicheongyokтой ойрхон шүү. Тэгээд Suwonтой ойролцоо амьдардаг монголчууд маань байвал манай шүдний эмнэлэгт орчуулагч маркетингийн ажилтан авах гэж байгаа шүү. Тэгээд та бүхэн миний Instagram хаяг руу холбогдороо Золбоо ТV гэдэг байгаа. Сөүлд амьдардаг шүдэндээ асуудалтай манай монголчууд нь манай эмнэлгийн дугаар руу залгаад холбогдоод ийм асуудалтай байна. Төлбөр нь ямар үнэтэй болд юм болоо хэд хавцаа болох юм болоо гэдээ урьдчилаад асуугаад ирээд онцлуулж болно шүү. Тэгээд бүгдээрээ манай эмнэлгээр үйлчлүүлж шүдээ эмчлүүлцгээгээрээ. За тэгээ золбон жоохон ажиллаа хийгээд суугаадахыг түр бака. White Dream шүдний эмнэлгийн маркетингийн ажилтан орчуулагч туултаа танилцсан уу? Нэрийг чи мэднэ. Танилцсан билүү? Танилцсан ш зөндөө. Бид хоёр өдрийн хоолны цаг болсон одоо гарч хамт хоол идэх чинь. Тэ ямар болтгоо? Чи явж өгөх юм. Би авч өгөх юм уу? Чи явчихгүй. Би авчих юм уу? Намайг нөгөө энэ камераар бичлэгээр хүмүүс чи ямар амар хөшөрцөн гэдэг байгаа байхгүй юу? Наа чи амар бодит харагддаг. Харин тийм яг биш бодит шээ. Үгүй бүр хөксрүүлж харагдуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр чи жоохон хөкшин харагдчих хамт. За тэгье. Ямар хоол идэх гэж байгаа вэ? Калбитан. Калбитан гэдэг монголоор юу вэ? Үхрийн хавиртай шүл. Болсон юм. За бид хоёрын хоол гараад ирлээ. Калбитан гэдэг хоол маш эрүүл хоол те. Цэвэр шүл. Цэвэр үхрийн хавирганы шүлөө. Айгүйх махтай энараа. 1 2 3 тийм бүр барахааргүй хийж идээд үзээрэй. Одоо гадуур дотор явах гань хоолныхоо үн мөнийг ингээ хэлээ яваад тийм шүү дээ. Одоо жишээлбэл энэ ингээ 15,000 вон энэ хоёр нийлээд 16,000 вон энэ хоёр нийлээд 32,000 вон болж байгаа тийм.
Би нөө хүмүүсийн нөө гоё байгаас тээ. тийм үнэтэй ч яг үнэндээ бол таарахгүй юм байна. Тэгээд би нөө хүмүүсийг ийм хүнтэй гэдэг шиг нөө мэдээсэй гэсэндээ хэлдэг байхгүй. Тэгсэн хүмүүс нөө зотмост аим нарийн бахаа. Андаа юмны үнэн хааш хэлсэн явж амар үлэн. Тэг чи ёстой нарийн биш шүү дээ. Би юу? Тийм. Харин чи хүнээс авахгүй юу? Би авчих ихээр дандаа. Энэ дандаа чийл хоол авдаг үстэй ихээр. За туулт хоёр хоолоо идчихэд гараад ирлээ. Сайхан оллоо. Сайхан олсон уу? Сайхан боллоо, баярлаа. Тоол авчихсанд. Баярсан бол мөнгө. Төлнө. Би бүр сонссон биз дээ. Дахин хариулж баярлаа. Тийм байна уу? Тийм бааш ярьсан юм дахин яриад. За золбоо нь ажиллаа тарчаад гэртээ харж явнаа. Өнөөдөр хагасаа өдөр 4-өөс тардаг. Эрт тарлаа. Тэгээд гэртээ харж явна. За тэгээд солонгос цаг агаар бүр үнэхээр гоё дулаахан байна. Дулаан орчиж. Бараг подолктой явахаар болцсон байна. Гэтэ очоо шууд жимэндээ гарнаа. Өнөөдөр хагасаа өдөр болохоор бас 6 цагаас хаачдаг. Тэгээд гялс очоод 30-40 минут дасгал хийчээд гарч ирэх төлөвлөгөөтэй байна. За тэгвэл бүгдээрээ гэрт очоод уулзцаая. Уцаа юм шиг. Уцаа. Та нартай ийм үе өгдөг. Уцаа аваагүй. Дэлхүүрээ аваагүй ч юм уу мартаа гарах тохиолдол байдаг л үстэй. Байдаг үедээ. Байдаг үедээ. Миний бүртгүүлсэн жим манай гэрээс ойрхон байдаг нэг 5 минутын зайд гэх юм уу. Манай жим 5 давхартай байдаг байхгүй юу? Тэгээ би жим рүү алхаа гарчихдээ. Лефт байдаг л та. Гэхдээ дасгал ингээ алхаа гарчихдээ. Тэгээ айгу хөөхөн энэ шатан дээр нь юугээ бичсэн байдаг гэж таны нас чинь 280 секундээр нэмэгдлээ гэж бичсэн байхгүй юу? 5 давхар хүртэл гарч ирэхэд таны нас 280 секундээр нэмэгдлээ гэд. Тэгээд за энэ чинь хэдэн секундээр нэмэгдсэн гэж байна. 300 секундээр нэмэгдлээ гинэ. Тэр орсон залбаа. Одоо насаа нэмэл яваад байгаа юм байна те. Дасглаа гэдээ дуусчлаа. Тэгээд би энэ жимнийхаа газар усан дээрээс ордог байхгүй. Гэртээ орчихоор айгүй амар санагдаад. Манай жимний газар жоохон бохир санагдаад байхгүй. Та нарт харуулъя. Тэгээ нэг удаа амар муухай энэ жимнээс өгдөг энэ алчуур нь штэ. Энэ жимнээс өгдөг алчуураар нэг ах бүр гутлаа арчсан зогсож ивэл яах вэ? Тэгээ би ёо за энэгээрс та бие арчилтгүй юм байна гэж бодоод тэг болсон байхгүй. Тэгээ энд усанд орж исэн дараа зүгээр сайхан гэртээ ороод усанд орвол илүү гой тухтай байд. Тэгээ шууд тасглаа хичээл гараад явцсан хамаагүй амар. Та бүхэн жимээ хальт харуулах юм бол нэг иймэрхүү жим байгаа. Тэгээ дотор нь хүмүүс дасгал хийж байгаа болохоор бас хамаагүй бичлэг хийж болохгүй байна. Тэгээ солонгосчууд ч бас хамаагүй энэ тэнд хүний зураг авалт камерт өртөх дургу хүмүүс. Тий. Чусанкон гэдэг хууль байдаг байхгүй. Тэгээ яг солонгост өдөрт гоё байдаг байхгүй. 3 сарын дундуур, 4 сар, 5 сар. За тэгээд 6 сараас ахуулаад амар халж эхлэндэ. Нэг мэдэхэд нэгдэх өдөр, нэг мэдэхэд 5 дахь өдөр. Тэгээд хагас битэн сайн дуусаад дахиад нэг мэдэхэд нэгдэх өдөр гээл. Цаг хугацаа харсан юм шиг өнгөрч ин доо. Саран бүвэлсэн
охин чиний царай карч. За зоошлаа. Sorry about that. Яа, гараа зөгчлээ. Яг ингэдэг байхгүй далжинахаар. За зин хурц зөгчлээ. Үзэгслэн царай чин туяарна. За залбоонд гяс хоол хийнэ. Ямар хоол хийх юм бэ гэхлээр галууны махта вудатай хуурга. Wow, unbelievable. За энэ байна. Галууны мах. Гяс хоол хийнэ. Ядаад ах юм байхгүй. Ерөөсөө 30 минут хангалттай. Будаага тавилаа. Будаа 30 минут болдог байхгүй юу? Будаа боллоо, хоол боллоо, хоолоо идлээ. Тэгэхээр ерөөсө 30 минутын дотор болно гэдээ ойлгочиход болох юм байна. За. Би балаа юм бодоод байгаа. Би заримдаа ингээд дотроо юм боддог байхгүй дээ. Жохон нэг сөрөг бодол ч юм уу нэг онцгой бодлын дээр ороод ирж тэнгуут нь шууд ингээд болиулдаг байхгүй. Балаа юм бодоод. Өөрийгөө контролдож юм гэсэн. Энэ хэрчилт бол зүгээр тогооч лугаа адил уустай тий. За зоошлаарай. Золбоо болдоо чи яас хэцүү юм бэ? Золбоо бол. Намайг жоохон байхад хоол хийж агаад одоо юм хийж агаад нөө гар мараа зүсгэж юм уу? Ямар нэг алдаа гаргана штэ. Тэгэхээр одоо манай их чах нар юу загнадаг байсан бэ гэхэлэр өөст муу хүнийг зарсан хойно өргөх хичээр гээд эргүүлээ загнуулдаг байсан. Нэрээ сонио үед өсч таринсан хүүхдүүд шүү бид нар бас зодууллаа гэд гэртээ оронгууд нэмж зодуулдаг байсан үе гээд байгаа шүү дээ. Яг тухайн үед тэгээд зөндөө ажил сурсан. Загнуулаа зодуулдаг байсан ч гэсэн гэр орноо цэвэрлээ сурчиж байгаа, хоол хийгээ сурчиж байгаа, хувцас цэвэрхэн өмсөө сурчиж байгаа. Тэгэл тухайн үед ах эгчнэрийн маань хэлдэг байсан үг. Ажил хийж сур, хичээлээ сайн хийцгээ, юм сур. Тэр сурсан юм чинь чиний толгооноос хинч булааж авахгүй гэв. За галууны махтай төмөстэй ногоотой хуурга. Тэгээ бараг боллоо. За будаа болоход 6 минут үлдсэн байна. Тэгээ яг таарж байгаа. Энэ 30 минут болдог байхгүй юу? Тэгээд 6 минутын дараа будаач болно, хоолмайч болно. Би нэр хоолоо ихэс өмнө угаасаа хувцснуудаа далтын гэж байгаа мартсан байна. Тэгэхгүй болохоор нөгөө хоолны үнэр орчдөг байхгүй хувцсанд. Будаа олчлоо, хоол болсон гэсэн үг ээ. Галууны махта будата хуурга икидэснэ. Ваа. Лагасч. Лагасаж жагаад гоё. Ормантик иднэ. За золбоогийнх нь хийсэн галууны махта ногоотой будата хуурга бэлэн боллоо. Тэг хэмтэй энэ хоолнд ямар нэр өгөх вэ гэхлээр ормантик будата хуурга гэдэг нэр өгье. Асуусан байгаа болохоор романтик будата хуурга гэдэг нэр өгье. За тийм романтик будата хуурга амсч үзье ямар хон онцтой болсон байна. Яг үнэнгээр нь хэлэн та бүхэндээ нэрээ. Би амтгүй болсон ба шууд амтгүй болсон байна гэдэг үнэнгээ хэлье заяа. Тэр би нэг өөрөө нөө байн хийж иддэг болохоор мэдэн л дээ ямар гоё амттайг нь. Би яг энэ хоолыг иддэхээр өөртөө дурлж чаддаг байхгүй яг үз. Нэг үнэхээр гоё амттай. Та бүхэнд ансуулмаар ямар гоё амттай. Монгод очиж байгаа нэг бол романтик гэдэг нэртэй будата хуурга, ийм галууны махта будата хуурганы хоолны газар нэт юм уу? Тэгвэл та бүхэн ирээд нэр амсаад үзвэл вау. Unbelievable. Энэ ч бас аюу гоё эрүүл хоол байхгүй. Энэ галууны мах хүний биед аюу сайн гэдэг юм лээ. Галууны махнаас аюу их тос ялгардаг байхгүй юу? Тэгээд тэр тосон ч гэсэн хүний биед аюу сайн гэж солонгочууд л гэдэг чинь.
맛있다. 진짜 맛있다. 진짜 맛있네. 와, романтик галууны махта будаатай орго unbelievable байна нэр. Ямар гайхсан бэ? Энэ хоолнд нэг сүртэй юм ороогүй шүү дээ. Төмөс, лууван, сонгон. За тэгээд сармис хийдийн чинжүү хийдэг байхгүй юу? Тэгээд сармис чинжүү хоёр байхгүй хийж чадсангүй. Тэгсэн мөртлөө л амттай байна. За сармис чинжүү хоёр хийцэн байсан бол за тэгээд дуусаа. Би баг ингэ ухаалтаа унцсан баг. Хоол идж байгаа ухаалтаа унцсан байвал яах вэ? Галууных нь тостоо тэгээ будаага холж жагаад тэгээ дээр нь ингэ нэг ширхэг хим тавьж жагаад ингээд идэх юм бол яа бүр тасархай амттай. Яа би та нарт нэр амсуулмаар байна. Ямар гоё амттай гэж. Үнэхээр гоё амттай хооллоо. За тэгэхээр үлдсэн хоолоо яат юм бэ гэхлээр 2 хувааж тавина. Энийг маргааш орой идэнэ. Нөгөөдөр орой идэнэ. Энийг маргааш идэнэ. Энийг нөгөөдөр иднэ гэж ойлгож болох нэ. За хоолоо хийцэн одоо нэг жоохон суугаад нэт ухаадах. Facebook дэтг. Тэгээ жоохон нэт ухажгаад, жоохон амарч агаад тэгээд сунгалтаа хийн. Тэгээ сунгалтаа хийгээд бас хийх ажлууд байна. Номоо уншина. Нэг бичих юм байгаа. Тэгээ ажлаа бас жоохон харна гээд хийх ажлууд жоохон үлдсэн байна. Хүн өөртөө юм төлөвлөгөө гаргачаар энийг заавал өдөртөө хийж дуусгах нь. Хийж дуусгасныхаа дараа эдрийг ингэ чеклэхээр амар гоё өгөх кайфтай. За өнөөдөр ямар ч гэсэн хийн гэсэн бүх ажлаа амжуулсан шүү гээд. 아이고 좋아라. 아이고 좋다. 아이고 좋다. 아이고 좋아. 야이 이 나라 혼돈 орсон шүү дээ. Өчтөр хөлийсэн баггүй юу? Эсвэл хүндүр орчиж. Яа. Йоо. За одоо солбоо нь юу хийх үлдсэн бэ гэхлээр нэг цаг ном уншина. Тэгээд ном уншсныхаа дараа сайхан шүд амаагаад усанд ороод тэгээд орондоо орноо. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн ажил дуусж гин. Өдрийг нэг иймэрхүү байдалтай л өнгөрүүлж гин да. Цаг хугацаа маш хурдан өнгөрч гин. Тэгээд одоо ингээл лимит хэд 40 хүрсэн байна. Тэгэл 10 жилийн дараа 50 хүрсэн байна. Тэгээ байжсэн чи 60 хүрсэн байна. Тэгээ жоохон байж байгаа 70 хүрсэн байна. За тэгээ өнөөдөр миний нэг өдөртөө хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл залбот хийгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.